Сайн байцгаана уу? Улаангом сумын 11-р цэцэрлэгийн 2025 оны эцгэх олон нийтэд ажиллах ажлын онцлог ажлуудаас танилцуулж байна. Золбоо цаг огшлаа дунд бүлэг нь дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулна, хөгжөөн баясгах цагаараа бяцхан нүрстэй цаг гаргыг 5 төрлийн өртөө үйл ажиллагаа зохион байгуулж, гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран хайр дүүрэн манай гэр бүл сэдвт гар зураг зурж үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөнх гэрэл агштаа бага бүлгийн эцэгчүүд сургалтын хэрэглэгдэхүүний баяжилтанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан. Сэтгэлийн тус аяны хүрээнд золбоо цаг агштаа дунд бүлэг болон Батцэг агштаа ахлах бүлгийн эцэгчүүд малчтай туслалын аяны зохион байгуулж 2 дугаар агийн малчны өрхөд дэмжлэг үзүүлж мөнх гэрэл багштай дунд бүлэг болон оюун бэлэг багштай бага бүлгийн эцэгчүүд 2 дугаар багийн 2 өндөр насны өрхөд дэмжлэг үзүүлэн ажилласан. Батцэг буян шиг багштай бэлтгэл 2 бүлгээс зохион байгуулсан Алтан амар их курсын хүрээнд манай цэцэрлэгийн дунд ахлах бэлтгэл хийсний 4 бүлэг оролцож бүлгийн эцэгчүүд хамтран жимсгэн хүнсний ногоо гурилан бүтээгдэхүүн зэргээр хүүхдэд хэрэгтэй амин дэмээр баялаг хоолны үзэсгэлэн хээрийн цайны амт бүлэг бүр урлагийн үзүүлбэр хүүхэд эцгийн хамтын хөгжөөн тэмцээр навч ашиглан хүүхэд эцгийн хамтын бүтээлийн үзэсгэлэн загварын шоу зэргээр зохион байгуулж амжилттай оролцсон бүлэг тус бүрийг шагнаж урамшуулсан. Бүлгийн багш мөнх гэрэл амар жаргал мөн цэцэрлэгийн эмч мандах нар хамт олон болон эцэг их асран хамгаалагчийн дунд цэвэрхэн орчин эрүүл хүүхэд урайндор хөөстэй хөгжилтэй өдөр үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь цэцэрлэгийн дотн болон гадна орчин анги танхимыг цэвэрлэж хүүхэд бүхэн тоглоомын аргаар өөртөө үйлчлэх энгийн хөдөлмөрт суралцсан. Гүнжлмаа мөксөрөн багштай бэлтгэл 1 бүлэг нь шинжлэхсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр хөгжөөн баясгах цагаараа бүлгийн эцэгчүүдийг урьж хүүхдүүдтэй үлгээр ариулж чанга уншлагын арга зүгээ бүлэгтээ хэрэгжүүлж байна. Золбоо цаг нэмээ багштай ахлах бүлэг нь бүлгийн эцэгчүүдтэйгээ хамтран 1 хүүхэд 1 ном аяныг зохион байгуулж бүлгийн номын төвөө баяжуулна, өдөр бүр гэрээр ном аялуулж үндэстэн номын тэмдэглэл хөтлөх арга зүгээ туршин хэрэгжүүлж номтой нөхөрлөгч гэр бүл үйл ажиллагааг бүлгийн хүүхэд эцгийн дунд зохион байгуулж манай гэрийн номын сан шилдэг дүр бүтээгч хүүхэд шилдэг уншигч гэр бүл үйл ажиллагааг зохион байгуулна, гэр бүлийн орчинд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэн ажиллаж байна.